сайн уу? Өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр 1 сарын 5 бит 2 Монгол явах гэж байна. Нэр гараагаа яг бэлтгэлээ хийн. Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа авсан байгаа. Тэгээд өдөр хурж ирээд өдрийн амарч таваад битэрийг бодол дээр хөргөж байна. Тий. За. Одоо бит нэр гараагаа тэгээд над цэвэрлээ. Тэгээд аваагаа ирэхэд хүлээгээд хүлээлээ. Онгоцны бодол их хүрээд ирлээ. Одоо ачаануудаа бичүүлээ тэгээд авлаа. Аав дөнгөж мандрин гаргаад цэцэн гол барилцсан. Энийг гэлч юм юм. Дэс нь басгаад гэрийнч. Өндөртөө хүмүүс амар цөөхөн явж байна тий. Тэгээд амар цөөхөн байна. Бичүүлэхдээ хүүхдийн орын цайлан гэж хэлээ. Тэгээд орон дээр цайлаад унтчих. Унтаад явна гэдэг. Юу ч их нэ мандрин мэдчихсэн юм бэ. Мандрин туртаа цэцэн гоо. Миний гарт идэх юм байна гэж. Авто дуртай. Patrolling. Юу юм бэ та тийм миний яа. Ингэж хэлдэг юм биш гоё. За сая юугаа бординг хийчихлээ. Тэгээд одоо автагаа хамтдаа хоол идчихээ. Тэгээ бай хийлээ. Японоос нисгэд болоод ихэд гоё нисэж байна. Маа байгаа болохоор одоо очиад л жинхэнэ асаачтаа наах хэрэгтэй. Ягаад тэгэхээр буудлын дээр 2-3 цаг онгоцны бодол дээр PCR шинжилгээнд тэр угаа 2-3 цаг хүлээн гэсэн. Тэгээд бас нэлийн удааж байгаа юм шиг. Автобус энтрийн гэсэн дээр гэж удаж байгаа сурталтай байна. Тэгээд бодит байдлыг та нарт шууд хүргэнэ. Би яагаад гэж байгаа чүлчээ. Би автомат томоог тэгээд. Цайсаа хамтж байгаа. За. Чанто ясанде кимас. Тэгээд ясанде китабун 4月から頑張ります。4月から忙しいからね。忙しいから頑張ります。バイバイ。バイバイ。Datay rol pasal. Tar. Тэгээд одоо 5 цаг болж байна. Эсвэл цагийг 15 минут юм үнэ. Тэгэхээр хоосон лаунж сууж байгаа. Хоолнд идэж амарч агаад тэгээд дэлгүүрж байгаа хийж агаад орж чадж байна. Sakura Lounge гээд Jolly Lounge дорчсон сууж байна. Цэцэн гоо. Lounge тэтгэл юм байна. Хоолтой тэгээд уухан нүнгүү, хоол нүнгүү. Уцаас нийлэн тухтаа сууж болно, усанд орж болно. Тэгээд өрөөнд шиг тэгэхээр онгоцондоо суучлаа түрүүнгөр олон 30 минут 35 сэсгэрээс гэсэн чинь бүх хүмүүс нь суучлаа хоёрын өлтчихвээ лаунж тутсан. Гинт дуудаа тэгээд
одоо ирчихэж. За за одоо нэстэй. Хоолоо идчихсэн чигээрээ шууд гарч. Яа, битэр бүр буугаад ачаагаа ч гэсэндээ авчлаа. Энэ нисэх бодол аягүй гоё цэвэрхэн манай Монголд ч гэсэндээ аягүй гоё бүх юм аягүй хурдан шуурхаа гараад ирлээ. Хүмүүс зөвхөн байсан болохоор тэр юм уу гэс гараад ирсэн. Одоо гарлаа. За, онгоцны бодлоос гараад тэгээд явах буудлынхаа автобусанд суучлаа. Тэгээд бит хоёрын одоо Кемпинскид бууж байгаа болохоор Кемпинскигийн хар өнгийн микроавтобус хүлээж ийн. Тэгээд надаас гадна бас дахиад нэг 4-5 хүн байх шиг тэр хүмүүсийг бүгднгийн суулгаа тэгээд авч явах юм шиг байна. Тэгээ одоо хүлээж ийн. Тэгээ хүүхдтэй хүмүүсийг хамгийн түрүүнд бүр бичүүлээд гайлаарч гэсэндээ хамгийн түрүүнд гаргаад ер нь бүх юм аягүй түргэнсээ хурдан байсан. Ямар хойн болсон бай гэхээр онгоцноос шууд боонгот нь очрлол зогсоож агаад нэг бичиг бичүүлж илээ. Нэг дараа болохоор PCR шинжилгээ шууд аваад PCR шинжилгээний дараа шууд гайлаар гаргаад тэгээд ачаанууд нь хүлээж исэн. Тэгээ ачаагаа бүгднгийн аваад тэгээд тухайн автобусанд сууж байна. Ямар ч лсэн нөгөө нэмэлт үнэтэй буудлууд нь болохоор яг ийм буудлынхаа нэрийг бичсэн жижиг микро автобуснуудтай байна. Дотроо ч гэсэндээ ингээд жолоочоо хамгаалаад гэлгар ийм наалтаар тусгаарласан байна. Цагдаа нар юу нь амар их байна. Харуулсан хамгаалалт бол нэлээд сайн байна. Тэгээд хүмүүс нэлээд гаргасан баамыг таалагдлаа. За бид тэр бодолд ороод ирлээ. Кемпински дээр тэгээд уртлынхаа хэсгээр бид нэг орж байна. Сонгоос шигтсэн. Гадаа амар хөтөн байна. Ямар ч хэвчэн бодолд ороод ирлээ. Одоо тэгээд өрөөндөө ороод яг унтлаа толгой мөр үтээ. Хаяа гадайбас. За бид тэр сэрчлээ. Дараа нь цуглаж байна. Тэг өчтөр бүр ядраад бид бүр 2 цагийн айлтад буудалд орж ирсэн. Тэгээ бүр шууд ирчээрээ тас усарсан. Буудлаа танилцуулъя. Буудлын өрөөгөө Кемпинскид орж ирсэн. Интэлта байна өрөө. Тэгээд чигээрээ яваад ширээ. Тэгээд эргээд бас нэг юм агаар чимжлүүлэх центр оруулж ирээд тавьсан байлээ. Тэгээд өмнө нь хотел бууж хахад хотел болохоор бүр том king size ортой байсан. Тэгээд өнөөдөр ороо асууж том болгоё гэж бодож байгаа. Хүүхдтэй ирж байгаа хүмүүсийн хувьд бол ер нь хотелийг сонгол зүгээр юм байна гэж утсан. Яагаад тэгэхээр үнэн нь Кемпинскиг бол 20,000 төгрөгөөр юу байхгүй юу? Хямдхан байхгүй юу? Кемпински болохоор 320,000 төгрөг, новотел болохоор 300,000 гэжсэн. Хөлний гэрэл буюу шөнө ингээд хасааж чаар жижиг гэрэл нь эдгээр бол байдгүй юм бэлээ. Яг ингээд газраар хасчдаг гэрэл новотелд бол байсан. Эдний болохоор зөвхөн юм юуны ширээний юм гэрэлтэй байсан. Тэгээ яг нэг юу яах Кемпинскиг сонгол зүгээр нэг юм болохоор байны өрөөний болохоор вантай байсан. Дүүшнээс гадна мантай байсан. Тэгээд новител болохоор зөвхөн дүүш байсан болохоор одоо яг нөгөө няраа хүүхдтэй хүн байх юм бол гар дээр авч явахад энэ новител хэцүү байсан. Харин Кемпински болохоор энэчээ шууд нөгөө хамт хүүхдтэй доор нэмд ивсэж байгаа ч юм уу орох боломжтой болохоор яг юм ван хэрэгтэй хүн левел ер нь Кемпински сонгох юм билээ. Тэрнээс бусдаар бол яг новител зүгээр санагдсан да. Тэгээ өглөөний цай хүрээд ирлээ. Өглөөний цай бол нэг юм их байна. Цэцэнгогийн өглөөний хоол. Мятын нислэгээр ирэхэд хүүхдээ хоол өгсөн. Тэрнээс нь үлдсэн байгаа хоолыг гэртээ бэлдээ тавьчихсан байсан. Гүзээлсэнтэйг өгье гэж бодож байна. Тэр хоолнд нь стейк, тэгээ зууш, хүүхдийн хоол гээд бас бантан, тэгээд зууштай хамт авчирч өгч байна. Тэр том уртай өрөөлөө салгидод ороод ирлээ. Японоос захиалга хийхдээ захиалгынхаа үед яг twin bed гэж буруу руу захиалсан байсан байна. Тэгээд фронт руу залгаж байгаад ингээд буруугаар захиалсан байна. Жоо хүүхдтэй явж байгаа янзлаа солиод өгч гисэн чинь заа гээд айгу өөрхөн өдрийн дотор янзлаад өгчлөө. Том уртай арай илүү саруулах өрөө болчихлоо. Түрүүний орсон өрөө нь бол яг 2 ортой өрөө болчихсон тийм өрөө болчихсон байна л да. Тэгээд энэ өрөө нь болохоор арай жоохон том саруулах болохоор илүү гоё багтаа болчихлоо.
Дран. Яг гоймаас. За 2 дахь өдрөө дээрс дөрвөд зэрчээд сая цэцэн цагийг насгачаа тэгээ байж байна. Өнөөдөр өдрийн албад хүртэл шинжилгээ авах гэж бодож байна. Тэгээд шинжилгээ аваад маргааш өдөр хүртэл гарны гэж найдаж байна. Одоо л амар хэвээр байгаа. Цасан амар цастай байлээ. Тэгээд одоо миний өглөөний цаа учраас тэгэл амьдралсан дээ. За сая шинжилгээг өгчлээ, хамрын шинжилгээ. Тэгээд юу яаж ин том хүнээс л авч ин 4-өөс доош насны хүүхдүүдийг бол авахгүй мэй. Тэгээд 4-өөс дээш настай хүүхдүүд авч ин. Тэгээд 7 сард бит хоёрыг нэг ирж яхад жоох хүүхдээс ч гэсэн аваад байсан. Охины бүр хэдэн сартай автлаа тэр чинь нэг 4 сар мартай байсан юм уу? Тэр үедээс аваад байсан гэсэн чинь удаад авахгүй л гэж чинь. Шинжилгээ нь 24 цагийн дотор бол гарч ин гэсэн. Тэгэхээр одоо ч нэг цаг тавсан ч гэсэн ер нь шүн гэхэд бол харин гарч юм шиг байна. Тэгээд өглөө яг нөгөө нэг энэс улсын онцгой комиссаас ч юм уу эсвэл хөсөөлөөс одоо энэ хүмүүсийг гаргаж олно гэсэн зөвшөөрөл гэх юм уу буудлын руу ирэхээр тэгээд бит хоёрыг гаргах юм байна. Ер нь бол нэг 9-10 цагийн аалтад гарчих юм шиг байна. Тэгээд өнөөдөр хонцол гэртээ хайрлаа. Нэг хайрын гараа. За 2 дахь өдрийн хоол эмэрхүү юм орж ирсэн. Оройны 5 цаг болох гэж байна. Сая юунаас залгаад гуудлын эмч гинөө залгаад бит хоёрыг түрүүн шинжилгээ авахдаа маргааш өдрийн 12 цагт гарна гэж хэлжсэн чинь улсын онцгой комиссаас заавал бүр яг 72 цаг харах хэрэгтэй гэсэн гээд тэгээд бит хоёр нөгөө 5-ны яг шөнө 1 цагт буудалдаа орж ирсэн болохоор маргааш шөнийн 1 цагийн алдад буудлаас гарах юм шиг байна. Өглөө бас дахиад нэг удаа шинжилгээ аваад тэрнийх нь хариу орой гаргаад гарна гинэ. Ирж байгаа хүмүүс бол заавал 72 цаг энэ хяналтанд байх болохоор яг өөрийнхөө буудалд очсон цагаас ахвалаа 72 цагаа тооцох хэрэгтэй гэж байгаа учраас тэрийгээ сайн бодолцоод гэр орныхноогоо дуудаарай гэж хэлмээр байна. Заавал маргааш өглөө шинжилгээ авах юм бол өнөөдөр шинжилгээ авахгүйсэн ч болох юм ингээд амар илүү зардал гаргаад улсын онцгой комисс 2 удаа шинжилгээ авч байгаа байхгүй юу. Тэгээ бас Монгол улсад татвараа төлж байгаа иргэдийн татварын мөнгөөр авч байгаа зардлын зүйл байгаа шүү дээ. Тиймэрхүү юм дээр ганц хоёр жоох алдаа гарч явах шиг байна. Хордон гарах хийсэн. Маргааш өдөр гарна гэж бодсон байсан. Маргааш нь орой гарах юм шиг. Харахгүй шон гармааргүй. Мартаг байгаа дээрээ. Кемпэсгийн зочид буудлын бүхний тамд болно. Захиа бичиж үлдээ гэж бодод. 3 оны бит хоёрыг гоё 5 тухтаа дулаахан гой хоолоор үйлчилж байлгасан байлаа гэд тавьчихдаг. Яг гайбос. Өнөөдөр 3 дахь өдөр нөө бит хоёр одоо 11 цаг болж байна. Өглөөний цагаа уучаад сая эмч хурж ирж шинжилгээ авна гэд доор фронтоос алгаж байна. Тэгээд шинжилгээний хүнд хурж ирэхээр шинжилгээг өгчөөд арай гарна гэд ботсон чинь бүр амар. Шинжилгээг өгч хурдан гармаар байна. Гарч цас үзмээр байна. Хорвоо дэлхийдээ танилцмаар байна гэж байна. Ханы инди. Ханы инди. Ханы Ямар ч гэсэн шинжилгээ өгчлөөдөө хариу нь орой гарч ирэх юм шиг байна. Ямар тодорхой мэдээлэл байхгүй. Тэгээ түрүүн буудлын руу залгаа асуусан чинь өнөөдөр 50 хүнээс шинжилгээ авч байгаа болохоор удна гэдгсэн одоо тэгээд 12 өнгөрөөд сая шинжилгээ авчлаа. Орой ихэд гарчих байх л гэж бодож байна. Сая юунаас яг амар орой удаа тахаар за ирэх болоогүй байгаа л үдээ бараг шөнө ирэх байлгүй өчтөд охиноо унтуулах гэдэг тэр гэрэл мөрлийн унтаачд үйжсэн чинь буудлын хотос залгаад тэгээд та хоёр гарч олноо гэсэн. Тэгээ сая имээгээд утасчлаа. Одоо тэгээд имээ яг ойрхон байгаа болохоор шууд хүрээд ирэх байх 10 минутын дараа. Бид хоёр гарлаа ашгүй мэн гэж. За бид хоёр бодлоосаа гарлаа. Шэнүү. Гэцээ тавтан. За бид хоёр тэгээд имээ уудаг олцсон гэртээ өрөөд ирлээ.
онд тусгаарлалт ямар хөө ирсэн талаар бичлэгээ та бүхэнд ингээ оруулъя. Тэр баяртай.